За энэ өдрийн мэндийг хүргэцгээе бүгдд нь. За тэгээд би бас нэлийн олон хүмүүс үүд маань англиар ярихдаа бас өөрийнхөө айдаснаас болоод тэгээд яг нөгөө ярьж чадахгүй хүмүүс бас нэлийн гарч ирж байна. Тэгэд яагаад ер нь ярьж чадахгүй байна? Тийм ээ? Гэт дүрмээ үзээд байгаа нэлийн олон үг зээжсэн. Тэгээд орчуулга хийж чадж байна. Мөн тэгээд үгүүдээ зээжилж чинь тэгээд шууд ингээд англиар ярих гэхээр яагаад ярьж чадахгүй байна вэ гэхээр миний ерөөхдөө юу бол зөвлөгөө бол ярина гэдэг бол бас ганцхан хэл сурахаас жоохон ялгаатай зүйл. Ярина гэдэг болохоор тусдаа бас үүсдэг, хөгжүүлдэг чадвар яг л дугуй унах болоод роликоор унах хоёулаа ерөнхийдөө бол дугуйгаар унж байна тийм ээ. Гэхдээ арай өөр төрлийн чадвар ашигладаг. Тэгэхээр ярина гэх юм бол нөгөө мэдж байгаа үгүүдийгээ амаараа ингээд ичж зоохгүй ярих дадлагыг хийхгүй л бол шууд тийм ээ хүмүүстэй очиод Hi, how are you? My name is Paul. How you doing гэд ярьж болохгүй. Ярьж ерөнхийдөө тийм нөгөө ярих дадал үүсээгүй болохоор цаанаасаа дотроосоо өөртөө итгэл байхгүй гэсэн. Тэгэхээр итгэл яаж төрүүлэх ёстой вэ гэхээр би бол ихэвчлэн бол shadowing technique гэж бол зааж өгдөг. Энэ бол юу гэсэн үг юм бэ гэхээр өөрийнхөө сонсох дуртай жүжигчин болоо сонсох дуртай үзэх дуртай жүжигчин болоо сонсох дуртай дуучныхаа ярилцлагыг сонсоод ярьж байгаа юм тавиад тэгээд араас нь дагаж хэлэх. Энийг бол shadowing гэж хэлдэг тийм. Hi, come in. Hi, come in. I've been very busy today. I've been very busy today. Гэж ихэд олон дахин өөрөөгөө давтаад байх юм бол өөрийнхөө энэ ам хэлний булчин бүтэц болоод өөрийнхөө яаж сонсогддгийг сонсоод тэг ерөнхийдөө баг багаар ярьж сурнаа. Тэг миний ерөнхийдөө өнөөдөр хэлмээр хуваалцсан марга ганцхан тип бол энэ байна. Bye bye.